Йоо, за сайн байцгаана. What up guys? За өнөөдөр 12 сарын 24-ний өдөр. За энэ өдрийг болохоор цөмөрө юу гэж нэрлэдэг вэ гэхээр Christmas Eve гэж нэрлэдэг. Christmas Eve гэдэг маань болохоор яг зул сарын өмнөх оройг хэлж байгаа. За тэгэхээр өнөөдөр та бүхэндээ зул сартай холбоотой. За тэгээд энэ зул сарын бид бүхний мэдтгүү те уламжлалууд, хэллэгүүд, ямар ёс заншлуудын тухайн зүйлсийг ярилцъя гэж бодлоо. За хамгийн ихнийх нь мэдээж өнөөдрөөс эхэлнэ. Буюу 12 дугаар сарын 24 Christmas Eve. За тэгэхээр зул сарын баярыг янз янз одоо байдлаасаа нутаг орноосоо болоод янз янзын цар хүрээтэй тэмдэглэх өдрөөс бас янз янз байдаг. Гэхдээ хамгийн том буюу хамгийн чухал өдөр бол өнөөдөр болдог. 12 сарын 24-ний орой Christmas-ийн яг өмнөх орой гэсэн үг. Энэ өдөр яадаг вэ гэхээр за манай монголчууд цагаан сараараа сайхан цугладаг шиг за яг бүтэн гэр бүлээрээ цуглаад Christmas-ийн өмнөх оройны сайхан оройн зоогоо байдаг. Хамгийн гоё оноо болоо байна гэсэн үг нь шүү дээ. За энэ өдөр маань ингэж өнгөрдөг. За тэгэхээр Christmas-ийг ерөнхийдөө тэмдэглэхдээ 24-өөс эхэлж тэмдэглэдэг гэсэн үг байна. За тэгээд яг Christmas буюу 25-ны өдөр байна. 25-ны өдөр юу болдог гэж үздэг вэ гэхээр 24-өөс 25-ныг шилжих шин. За нөгөө манай Santa Claus маань буухтайгаа тэрэгтэйгээ нисч очоод дайлуудын яндангаар ороод за тэгээд бэлдэж тавьсан за бичэн болон cookie тэгээд сүү хоёрыг нь идэж уугаад тэгээд зул сарынхан модны доор бэлгээ үлдээдэг гэж үздэг. За тийм учраас хэрвээ хүүхдүүд нь унтахгүй бол за нөгөө Santa Claus маань ирэхгүй гэж үздэг. Тийм болохоор хүүхдүүд заавал унтаад гэхдээ өглөө маш их босч нөгөөнийг бэлгээ авдаг гэсэн үг. За тэгээд 25-даа ерөнхийдөө амралтын байдалтай гоё цөмөрөө бас гэр бүлээрээ саяг сайхан өнгөрүүлээд гарч гулгаад бүх айлууд ингээд гоё чимэглээд тогтчуулаад ерөнхийдөө шинэ жилийн баяраас илүү Christmas маань илүү өргөн дэлгэхэд баяр байдаг. Яг Christmas бол 25 болохоор ямар өдөр вэ гэхээр мэдээж Jesus Christ буюу Иесусийн төрсөн өдөр гэж үздэг. За Христийн шинтэй улсууд маань. За тэгээ хамгийн том тэмдэглэлтэй байгаа. Шинэ жилийг бол бидний шийтгэж амар сүртэй бол тэмдэглэхгүй байна. За дараагийнх нь юу байх вэ гэхээр Christmas-ийн маргааш буюу 12 сарын 26-ны өдөр байгаа. За энийг цөмөрөө Boxing Day гэж нэрлэдэг. Boxing Day гэдэг маань юу вэ гэхээр эхнээсээ одоо яг зул сарын баярд одоо Иесусийн мэндэлсэн өдрийг тохиолдуулаад сүмүүдэд айгүйх нэг хандив өгдөг байсан хүмүүс. Ингээл нэг дандаа өгөхстэй хүмүүст нь цааш нь түгээн гэдэг утгаараа айгүйх хандив ингээл хайцаг савтай юмнууд өгдөг. За тэгээ 25-нд өөстөө гэр гэртээ бэлгээ задлаад баяраа тэмдэглээд 26-нд нь Boxing буюу нөгөө нэг бэлэгнүүдээ хүмүүст нь тарааж өгч тэрийг задлагдаг өдөр гэж үздэг байсан. За тийм учраас ерөнхийдөө бэлэг задлах өдөр гэж нэрлэдэг. За 26-ныг. За тэгээд мөн адилхан газар зүүн байдлаас шалтгаалаад янз янзын газар ихэнх нь Boxing Day тэмдэглэлтгүй газрууд гэж байгаа. Англид бол хамгийн голчилж тэмдэглэдэг баяр байгаа. За Christmas-аар бид нэр юу мэдчих хэвтэй вэ гэхээр хамгийн гоё юм нь Christmas Carol гэж ярьдаг. Christmas Carol гэдэг бол одоо Halloween-аар хүүхдүүд ингээл trick or treat гэж хаалга төгшөөл ингээл чихээр авдаг шүү дээ. Тэрнтэй яг адилхан ихэд аз жаргалын дуу гэсэн үг. Цөмөрөө яадгүй гэхээр ингээд бүлэг бүлгээрээ гэр бүлээрээ найз нөхдөөрөө ч юм уу нийлээд айлуудын хаалгыг тогшоод тэгээд тухайн хаалганыхаа өмнө цайхан нэг юуны дуу дуулдаг. Ихэнх дуу маань мэдээж зул сарын холбогдлолтой дуунууд байгаа. Тэгээд нэг мэдээж Иесус Христийн төлсөн өдөр гэж үздэг учраас одоо сүмийн дуунууд аягүй их дуулагддаг Carol дээр. За тэгээ гадаа годомжид кино миноноос харж ирсэн баг те. Энд тийм ингээл хүмүүс ингээд зогсоол аягүй их дуулаад байждаг. За тийм их юмнууд хамгийн гоё юм Christmas Carol гэж боддог. За тэгээд бэлэг бол мэдээж заавал байх ёстой зүйл гэж боддог. Найз нөхөд гэр бүлийнхэн Christmas-аар дандаа бие биендээ ингэж бүгдээрээ бэлэг өгдөг. За тэгээ амралтын өдөр яг албан ёсны амралтын өдөр гэх юм бол 25 болон 26-ныг Boxing Day, Christmas Day хоёр амралтын өдөр гэдэг. Christmas Eve буюу 24-ний орой цөмөрөө сайхан ажиллаа зарчаад хоолундаа иддэг байна шүү дээ. За тэгээ хит хит мэдчих хэвтэй юм байгаа. Зул сарын баярын бэлэг яаж байдлах хэвтэй вэ гэхээр мэдээж зул сарын модны доор ингээд байдлна гэж хэлсэн те. Түүний дараагаар яаж байдлах вэ гэхээр нөгөө нэг ил зуух байдаг. Fireplace гэж нэрлэдэг. Fireplace гэсэн мөр нөгөө нэг оймснуудаа үлгдэг шүү дээ. Өөрсдийнхөө нэртэй, нэрнийхний үсгтэй ч юм уу те. Stocking гэж нэрлэнэ. За тухайн оймснуудаа үлгөөд тухайн оймсонд очно бас нөгөө Santa Claus маань бэлэг хийцэн байх боломжтой гэж үздэг. Тэгж үздэг байна. За тэгээ mistletoe гэдэг нэг юм байдаг. За нэг ургамал гэдэг юм нэг цагаан бөөрийнхий. За тийм mistletoe яг жинхний ч юм уу те одоо хуулдрын ч юм уу энэ тэнд ингээд гэрийнхаа ч юм уу байшин хаасайгүй ингээд өлгчдөг. Хэрвээ чи mistletoe доор эсрэг хүүснийхэн үнтэй ингээд
таарах юм бол та хоёр заавал үнэлцэх ёстой гэж үздэг. Holy гэд бас чимэглэлүүлдэг юм суугаа. Тэр бол mistletoe биш. Тэр маань болохоор яг улаан өнгөтэй бол явчихдаг. Mistletoe маань илүү цагаан өнгөтэй тийм байдаг. Хүмүүс дандаа ингээл гадуур ингээл битүү дуулж явдаг. Хүүхдүүд ингээл шуугалдаг. Айгу тийм гоё уур амьсгал айгу маш тийм гоётой баяр. Тэгэхээр христийн шашинтай ч байсан, шашингүй ч байсан тэмдэглэдэг маш олон хүмүүс байдаг Christmas-ийг. Жишээ нь одоо миний би өөрөө Christmas-ийг аягүй тэмдэглэдэг. Шинэ жилээр 1931-нд одоо бэлэг өгөхөөс илүү 25-ны өглөө хүүхдүүдтэй бэлгээ өгөөтэй. Тэгж явах аягүй дуртай 24-ийнхээ ороо сайхан гэр бүлийнхэнтэйгээ хоол идээд тэгж нэг аягүй дуртай аягүй гоё баяр байдаг. Заавал тэгээд нэг христийн шашинтай байх шаардлага бол байхгүй. За энэ зул сараас мөрөө нэг сайхан гоё дуутай болъё те жижигхэн ч гэсэн дууныхаа үгийн утгыг мэдж авъя. Тэгэхгүй бол зөвхөн нэг Last Christmas гэдэг дуу байдаг. Тэр бол аягүй гонхтой дуу шүү дээ. Яг баярын дуу бол биш те. Хань мэдсэн дууныхаа утгыг бас мэдж яхан зүйтэй гэж бодлоо. За ингээд дуу маань явъя.